За маш хүүтэн өдрүүдийн мэндийг хүргэе. Өвлийн дэсгэм хүүтэн өдрүүдийг халуун цай, халуун матча, халуун кофе, халуун сүтэ цай гүгээр төсөөлхийн аргагүй. За би өглөөнөөс орой хүртэл хэрхэн гоё гадуур явж идэж уусан нэг өдрийнхөө бичлэгийг эвлүүлээд хүргье. Ер нь өвөл нэг гарахаараа бол тэгээд нэг сайхан гарсан шиг гарчаа тэгээ гэртээ бүгчээр амар байдаг байхгүй юу? Ах ягчтэйгээ өглөөнөөс хойш дэдгүр хошроо энэ тэнүүгээр явж аалт митинг жагаад дараа нь юу идэх вэ гэж бид гурав ярилцсны үндсэн дээр ойр дидээгүй ариг рамаа идэхэр болсон. Ариг руу ороод аригийн хоолуудыг авч идсэн. За надад хамгийн таалагдсан дээр шарсан бах. Бусд нь бос гоё байсан. Дараа нь тэгээ амттай зүйл идмээр санагдаад ихтлгүүрийн урдлын олон кофе шопоос орж үзээгүй. Яг энэ урдлын кофе шопоос орж үзээгүй салбар руу болох десерт 39 руу орсон. Яг л Солонгосын амт яг мөн байсан. Бараг илүү гоё амттай байсан. За дараа нь найзтайгаа уулзсан кино үзэн гэж тохирсон байсан. Бид хоёр нэлээ оройны билет авсан учраас өмнө нь халуун цай уунга гоё өндөгтөө таарт идэнгээ жаал сонь сайхна хуваалцаж ярьсан. За тэгээд түлээж үрийн надаа энэ цай бол үнэхээр таалагдсан. Бараг анх удаа цайг нь ууж утсан. Ойрд энэ хаваар яваагүй. Дээрээс нь шинэ жилийн уур амьсгал арай алга болоог байсан. Гадуур нь гарч ийн ёлкийн гоё зүйлсийг нь харж ямар гоё ингэж баахан зураг хөргөд авсан. За тэгээ бас дахиад үлссэн. Гэхдээ хоолоор биш амттай ямар үлссэн. Ийшээ ирэхээрээ би тэгээд эдний тартыг үнэхээр идмээр санагтаад байдаг байхгүй юу? Хоёр өөр төрлийг авсан. Бас зүгээр ахгүй нэг газраас гүзэлцгэнтэй смути авч угаад кино руу орсон. Аватарын шинээр гарсан ангийг үзсэн. Үнэхээр таалагдсан. Та яд бас үзээрэй амар гоё эсэн шүү.